За одоо бүгдээрээ O R гэдэг энэ үгийг суръя. R гэдэг нь болохоор ч юм уу эсвэл энэ үү эсвэл энэ үү гэдэг ч юм уу. Тэгээд хоёр зүйлийг харьцуулахдаа ашигладаг үг. За жишээлбэл гээд хүнээс асуулт асуулаа гэж бодъё л доо. Тэнгүүдээ та багш шүү гэж асууя гэж бодъё. Тийм бол you are гэдэг юм чинь асуулт нь байрны солигдоод are you гингүүдээ are you a teacher гэж багш гэсэн үг. Тэгвэл are you a teacher гэхээр чи багш уу, та багш уу гэсэн үг бол тэгэнгүүт харин are you teacher гингүүд are student сурагч гэсэн үг. Тэгэхээр or гэдэг эсвэл гэсэн үг гэж ойлгож болох юм байна л да. Тэгэхээр та багш уу эсвэл сурагч уу гэдэг ингэж асууж болох гэсэн үг. Бас одоо жишээ нь ингээл хоёр юм байлаа гэд чамд энэ хоёрын аль нь таалагдж байна гингүүдээ this one гэдэг маань одоо нөгөө нэгийн тоо шүү дээ. Гэхдээ хоёр зүйлээс одоо this one гэх юм бол энэ нэг нь буюу энэ гэдэг утгатай. This one гингүүдээ or that one гэж асуух юм бол this one or that one гэх юм бол энэ үү тэр үү, энэ үү эсвэл тэр үү гэдэг ч юм уу. Ингэж асууж ирэх гэсэн үг. Харин энэний одоо эсрэг утга гэх юм уу? Үүсгэхтэй болохоор nor гэдэг үг гэдэг. Nor энэ одоо бодвол нөгөө нэг not гэдэг үгний not or-ыг арай товчлоод юм nor болгоцсон болов уу гэж бодмоор юм шиг. За жишээлбэл та багш уу сурагч оюутан уу гэдгсэн чинь I am not биш teacher би багш биш бас гингүүдээ nor student гэдэг. Тэгэхээр I'm not a teacher nor a student гэдэг. Би багш биш бас оюутанч биш гэсэн ийм хариулт бол